За сайн байцгаана уу? Сайн та сайн байна уу? За суцгаач. Геометри хичээл арга өнөөдөр зөв олон үндэс гэсэн сэдв үзэхээр харагдаж байгаа тий. За бид нар өмнө нь геометри хичээлүүдээр та нар геометрийн хавтгаан геометри үзэж байгаа ямар дүрс мэддэг вүлээ? Энэ орчинд маань мэддэг ямар дүрс байна гэд. За хэн хэлэх вэ? За. Гурвалжин. За. Тойрог өшөө. Тэгш үнцэгт өөр. Параллелограмм. Энд параллелограмм байна уу? Байна. За тэнд маань параллелограмм байна. Гурвалжин байна. Доотлын дүрс нь юу вэ? Цэнхэр. Арет. Зүйтэй өшөө юу байна? Ромб байна. Энд юу? Дөрвөн үнцэгт. Ямар дөрвөн үнцэгт гэдгийг? Гүдгэр дөрвөн үнцэгт өөр. За тойрог маань энд байна. Гурвалжин байна тий. Энэ гурвалжин ямар гурвалжин байна? Зөв гурвалжин. Урд нь тэгвэл зөв гурвалжин гэж сонсч байсан юм уу? Сонсч байсан тий. За зүйтэй. За өөр бас энд байхгүй ш дүрс байгаа квадрат байгаа тий. Гэх мэтлээ. За тэгвэл бид нар энэ хавтгаан дүрсүүдийн чанаруудыг бол судалж байгаа. За тэгээд одоо дараагийн хичээл маань зөв олон үнцэгт гэдэг. Тэгэхээр яагаад энэ үнцэгтүүд хэдэн үнцэгтэй болоод олон үнцэгт гэж ялгаж үзэх гээд байгаа юм болоо юу гэж бодож байна? За 2-оос дээш үнцэгтэй. За тэгвэл бид нар бол хэд хүртэл үнцэгтэйг өмнө нь үзчихв. 4. За хамгийн ихдээ 4 үнцэгт үзсэн тий. За тэгвэл 4 үнцэгтэй өшөө бид нар нэмээд бүр олон үнцэгт тэгээд олон дотроо одоо зөв гэхээр яг юугаар нь ялгаж зөв гэх юм бол та нар гурвалжин мэдх юм чи бодож байгаа тхий хэлэх үү? За Бүх талууд нь тэнцүү болон бүх үнцгүүд нь тэнцүү. бүх үнцгүүд нь тэнцүү юу тий? Гурвалжин зөв гурвалжин ямар байдгийг? Бас Тийм байдаг. Тэгэхээр бусад дүрсээр тийм нөхцөл биелсэн олон үнцэгт байна гэж бодож байна уу тий? За хэдүүлээ тэгээд зөв олон үнцэгт гэдэг хичээлдээ оръё. За тэгэхээр бид нар саяын хэрэглэн хэлсэн тодорхойлолт бол зөв. Бүх тал нь хоорондоо тэнцүү, бүх дотоод үнцэг нь хоорондоо тэнцүү олон үнцэгтийг юу гэдгийг? Зөв гэдэг юм байна тий. За та нар олон үнцэгтийг нэрлэдэг өнөө орой, таал, диагонал, дотоод үнцэг гэсэн элементүүд бол ерөнхийдөө энэ гүдэр олон үнцэгтээр үзчихсэн яг адилхан тий. Ойлгомжтой үстэй. А1, А2, А3 гэхээр юу нэ? Гэх мэтлэн орой. Эндийг одоо хэдэн үнцэгтэй энэ зурган дээр? 8 үнцэгтэй байна тийм ээ. Зөв 8 үнцэгтгээ нэрлэх нь шүү дээ. Тэгэхээр юуныхын тоогоор хэлээ явчих нь уу ялгаж? Орой буюу үнцгийнхэн тоогоор зөв 8, 7, 6 гэж нэрлээ явчихна. За ингээд олон үнцэгт маань тэгвэл диагонал, дотоод үнцэг гэсэн элементүүд бол бусад олон үнцэгтээр үтсэнтэйгээ адилхан байна. За тэгвэл та хэд одоо зөв олон үнцэгтийн талыг бол одоо ойлгомжтой альва дүрсийн талыг бол өгчгөр үнцгүүд нь бол бүгд адилхан байх уу дүрс болгоны. Одоо зөв 8 үнцэг, зөв 6 үнцэгт хоёрын дотоод үнцэг ямар ах вэ? Ялгаатай байна тий. Тэгэхээр бид нар одоо гол нэмж үзэх асуудал бол үнцгийг тооцох асуудал өнөөдөр гарч ирэх юм. За та хэд тэгээд өөр дээрээ ширээн дээрээ байгаа зөв дүрсүүдээс тал болон үнцгийг хэмжээд зөв дүрс байна уу нэг өөртөө үзээд хэмжээд үзэхдээ жишээлбэл ямар дүрс байна, үнцэг нь хэд байна. За үнцгийг юугаар хэмждэг вүлээ? Трансвертираар. За трансвертираа гаргаад нэг өөр дүрс аваад заримийнх нь 8 үнцэгт байгаа. За ингээд хэмжээд үз. За гурвалжных бол угаасаа та нар мэднэ шүү дээ. За хэмжиж үзэж байгаарай. За 6 үнцэгтийг хэмжсэн хүн байна уу? Зөв 6 үнцэгтийг хэмжсэн хүн байна уу? Үнцгийг хэмжиж чадав. За 2 3 үнцгийг хэмжээд үзээд. За 8 үнцэгт байгаа зарим хүүхдэд хэмжээд үзээрэй. За трансвертираа яаж ашиглаж байна? За хэд байна? 120. За энд. За 120. Бүх үнцгэн 120-аар чадж гэнэ үү? За өөр 8 үнцгтийг хэмжсэн хүүхд байна уу? Хэд байна? 135 тий. 2 3 үнцгийг хэмжив үү? За зүйтэй. За тэгвэл үнцгүүд нь тэнцүү байд юм байна. Талуудыг хэмжиж үзсэн үү? За талуудыг бас хэмжээд тэнцүү байгаа тийм ээ. За тэгвэл энэ зөв дүрс маань та нар одоо амьдралд таардгүй. Яг амьдралд одоо ямар зөв дүрс ер нь таардаг? Мэддэг дүрсээ нэрлэлтэй. За нан дээр нь цасан ширхэг. За бид зөгийн үүр. За сайн байна. Зөгийн үүр ямар олон үнцэгтэй дүртэй байсан үзнэ үү? Зөв 6 онцгт зүйтэй. Зөгийн үүр зөв 6 онцгт юм нөхнүүд нь тийм хэлбэртэй байдаг юм байлээ те. За шүү. Өөр зөв дүрс орсон ер нь янз бүрийн мэдхүү. Бөмбөгний тал тий. За өөр. Бидний энэ сууж байгаа ангийн шал яасан бэ? Квадратыг зөөгээд энэ өнөө нэг шахмал одоо паркет буюу нөгөө хулдаасан шал маань дан квадратыг зөөгээд ингээд квадрат дүрсийг ашигласан байна. За тэгээд бид нар тэгвэл энэ дүрс нэлээд олон амьдралд бид нар энийг хэрэгэлдэг байх нэ.
За тэгэхээр зөв дүрсүүд маань одоо бүгд оройхон тагаар нэрлэлтэйгээ үтсэн те. Тэгээд та нарт бас хэрэг болох үднээс бүр яг өнөө 5 өнцгтийг жишээлбэл пентагон, 6 өнцгтийн гексагон гэж нэрлэлдэг. Тэгэхээр эндээс бас та нар зөв олон өнцгтийн нэрсийг бас хараад тэмдэглээд авч болно. За тэгээд би 10 өнцгт хүртэл ингэж оруулсан байгаа. Тийм бааз? Зөв 10 өнцгтийг юу гэх нөө? Декагон, 9 өнцгтийг нанагон гэх мэтлэнгээр бас нэртэй байх нь шүү дээ, тийм ээ? За тэгээд гурвалжинг бол угаасаа зөв гурвалжин, зөв 4 өнцгтийн юу гэх хүлээ? Тэр юу? Квадрат те. За тэгэхээр тэрнээс цааш зөв 5 өнцгтийн пентагон, гексагон гэх мэтлэнгээр нэрлээ авчдаг. За энэ нэрийг өмнө сонсч ирсэн үү? За жишээлбэл энэ нэртэй та нарын мэддэг одоо газар уус байрлал байгууламж юм бэ юу? Сонсноо. За барсалаа. Пентагон гэж юу вэ? Пентагон гэж хаана ямар юм бэ гэдгийг сонсч ирсэн үү? Америкт юу байдаг лээ? Барилга гэдэг юм уу? Юуны барилга юм? За ерөнхийдөө яг ингээд нэрлэхийг бас сонирхоод авчихтай. Оройныхон тоогоор бүгд нөгөө өөр нэртэй. За тэгвэл хэдүүлээ энэ зөв олон өнцгт амьдралд ямар хэрэгтэй, юунд илүү гоё харагдаж, ямар байдлаар хэрэглэхээр энэ уран барилгат их зөв дүрсийг их ашигладаг байна. За тэр ихний дүрс өстой юу вэ? Хэдэн өнцгтэй байна? Пентагон байна те. Энэ Америкийн батлан хамгаалах яамны байр ийм зөв 5 өнцгт хэлбэртэй байдсан байна. Тэгээ нэг пентагон гэж яриад байдаг шүү дээ те. Пентагоны юу гэдэг. За энэ доор байгаа зураг бол энэ зөв 11 өнцгтийг ашиглаж яг ингээд зөв юугаар. Гэхдээ яг энэ барилга юм чи яг ингээд тэр дээдлийн пентагон шиг биш, бас уран гоё байх талаасаа те. Яг зөв 9 шүү 11 биш 9. За тэгэхээр энэ гурван барилга дандаа яасан гэхээр юу Бахан хаус гэд тийм эртний нэг тийм нэг сүм мөрөглийн газруудыг ингээд улс нэлээд олон улс байд юм байна л да. Тэгээд дандаа 9 зөв 9 хэлбэртэй игээд 9 хаалгатай ингээд зөв 9 талтайгаар дандаа хийд юм байна л да. Тэгээд мэдээж барилга юм чинь ингээд одоо орой морийн төмбөр болоод уран байх талаасаа тий. Тэгэхээр энэ зөв дүрсүүд бол харагдах талаасаа өнгө юу хэмжээний хувьд дизайн талдаа айгүйх хэрэглэгдэг. Уран барилгад бол айгүйх бас яадаг бахна. Хэрэгтэй юм гоё барилгуудыг ингэж барьсан байна. За өөр бид нар амьдралд ямар дүрсээ нөхөр одоо зөв 6 өнцгтөр яатсан байна. Хавтан тий. Энэ юу вэ? Гадаа одоо зам талбай явгууны хавтаг яах вэ? Зөв дүрсээр нөгөө хавтанцар хийгээд зүйж болох нь. За хананд юу хадж гэн? Бэлтаа нааж гэн те. Бэлтааг зөв 6 өнцгт ирсэн байна. За ингээд зөв дүрсүүдийн харагдах байдлыг юу гэдгээр ингээд янз бүрийн амьдрал ах үед бол одоо дэрийг ингээд хөөрхөн зөв 6 өнцгтөр хийцэн байна те. За тэгэхээр энд болохоор хүмүүстэй энэ юу вэ? Тэ шуруп болт лөө те. За тэгээ техникийн өмнө эдгээр болтны толгой ер нь хэдэн өнцгт голдоо байдیں۔ Тийм гурвалжин оройтой, квадрат оройтой болт байдгүй. Бараг байдаг бах те. За тэгэхээр энэ зөв байж ээж нөгөө чангалж байх махт хэрэгтэй байдаг бах те. За тэгээ зөв олон өнцгтийг ашиглаад ийм угсраа одоо майхан хийж ирсэн байна. За энэ ингээд шахмал шал байна те. Паркет бидний яадаг. За энэ бол бас нөгөө явган хүний гадаа талбай. Бидний сургуулиас нааша явдаг зам ямар байдаг лээ? Квадратуудыг ингээд шахацсан гоо явган хүний зам байдаг те. Тэрийг бол заавал квадрат биш одоо ямар ч дүрсээр зөөж бас хийж болно. Бид нар дараа нь тооцоог нийцсэн тэрний бэлтгэл барилгын материал ах нэ. За одоо тэгвэл бид нар яах вэ гэхээр зэрэг одоо зөв дүрсээ судлахын тулд үнцгийнх нь хэмжээг дүрс олгон дээр өөр гарна гэж түрүү ярьсан те. Үнцгийнх нь хэмжээг олох асуудал. За тэгэхээр эхлээд заавал зөв гэхгүй ер нь олон үнцгтийн дотоод үнцгүүд ямар ах вэ гэдгийг жишээн дээр бодож үзье. Таад өмнө нь ямар дүрсийн үнцгийн тооцоо мэдэх вэ? Хамгийн сайн мэдэх нь юу вэ? Гурвалжинг үдцсэн байгаа те. Гурвалжны дотоод үнцгүүдийн хэлбэр хэд вэ? За зүйтэй 180 ингэ. За тэгвэл 4 үнцгт хийх ч гэсэн ер нь судалсан байгаа шүү дээ. Хэд вэ? 360 яаж гаргадیں۔ 180 яаж ашиглах вэ? Зүйтэй. За тэгвэл 5 өнцгт болохоор яах юм? За хэлээ. Гурвалжнуудад хувааж байгаа бодож болох уу? За зүйтэй сайн байна. Ерөнхийдөө хуваагаад оч. За тэгвэл хэдүүлээ харъя. Эхнийхийг бол хэдэн гурвалжинд хуваагдах юм? 2 гурвалжинд. Дараачих нь хэд хуваагдаж байна? 3 хуваагдаж байна тий. За ингээд 3 хуваагдаж байна. За би 2 нэг оройгоос гарсан дигнал татна. За тэгэхээр тооцоол нь бол юу гэж гарах вэ? Нэг гурвалжин 180 чинь 360 гэ тий. Дараачих нь яах вэ? 540 гэх мэтлэн. За тэгвэл та дэвтэртээ энэ үнцгтэй байвал ер нь ямар гарах юм гэдэг тавын хариуг нь бодоод гаргах та. Эндээс ажиглаж агаад энэ оройтой байх юм бол голон цэгтийн үнцгүүд хэд гарах вэ? За хэлээрэй. За барсвал. За оройныхон тоогоор тэгээд оройныхон тоогоор энэс ассан 3.
Энэс хан 3. Үрчин 180. Үрчин 180. За энэ дээр нь Энэс 2 байна гэж байна. За зарим нь ингэж байна те. Аюу 180-ыг яана гэж байна. Оройныхын тооноос 3-ыг хасна гэж байна. 180-ыг оройныхын тооноос 2-ыг хасна гэж байна те. За энэ хэдэн өнцгтэй лээ? 5 өнцгтэй хахад хэдэн гурвалж үүссэн? 3. 4 өнцгтэй хахад хэд вэ? 2. Оройныхын тооноос хэдээр 100 байна? 2-оор 100 тий. Тэгээд дараа нь та нар 6 өнцгтээр зураад үзээрэй. За тэгэхээр бид нар оройныхын тооноос 2-оор 100 олон өнцгтийг олох юм. За тэгвэл зөв гэхээр одоо бүх өнцг нь ямар ах вүлээ? Тэнцүү. Түрүү бид нар хэмжиж ütсэн тий. Тэгвэл нэг өнцгийг олохдоо мэдээж яах нь вэ? Оройныхын тоонд бол хуваач штэ тий. За тэгээд та нар тооцоог нь бол хийгээд амархан учраас багш нь шууд яачлаа. Гурвалжных гэхэд 3 таваагаад хэд вэ? 60. 4 өнцөгт бид нар 360 гарсан 4 таваар квадратын орой хэд гэдэг лээ? Дотоод өнцөг 90 байдаг. За 5 өнцөгтийг бол хэд гарах нь вэ? 108 гэдээ гарах нь шүү дээ тий. Энийг бид нар бол маш хурдан тооцоолоод гаргачих боломжтой. За тэгвэл бид нар энэ зөв олон өнцгтийн дотоод өнцгийг мэдснээр амьдрал ахуйд яаж хэрэглэх юм бэ? Талыг болон өнцгүүдийг гол юм элементүүд байж шүү дээ тий. За тэгээд хэдүүлээ өнөөдөр гол нь хэрэглэх талаасаа сонирхъя. За та нар паркет гэж үгийг сонссон билүү? Паркет те? Паркет нь юу гэдэг? Паркетын шал. За та нарын гэр сургууль анги танхимд ер нь голдуу ямар хэлбэртэй паркетын шал байна? Паркетын шал. Голдуу тэгш өнцгтийг урт зүйдсэн байдаг те. За энэ ч гэсэн ер нь бол яг хулдаасыг яг ингээл дөрвөлжин квадратаар хийгээ зүйдсэн. Голдуу квадрат тэгш өнцгт. За тэгээ өөр янз бүрийн гоё дүрстэй паркетын шалууд ер нь харсноо. Нэг тэр болгоо харагдахгүй байна уу те? За тэгэхээр хэдүүлээ одоо зөв олон өнцгийг судалснаар тэгээд одоо ирээдүйд гоё барилгын уран одоо хаан тааз шал эдрийг гоёор хийх ямар боломж вэ? Тэрийг хийхэд бол бидний үздсэн геометрийн болоод айлгуур хичээлийг яаж хэрэгжилж болох вэ гэдэг талаасаа хэдүүлээ. За тэгэхээр энэ математиктаас паркет гэдэг үг маань ямар дүрсийг хэлнэхээр ямар хамаагүй зүйцнийг паркет гэдэггүй юм байна. За тэгэхээр бид нар яах вэ гэхээр зэрэг хэдүүлээ паркетууд гэдгээр хавтгайг бол олон өнцгтээр хуйчих юм. За тэгвэл яг яах вэ гэхээр зөв олон өнцгтээр хуйчихтаа энэ дээр бол одоо дан эхнийх нь юунууд байна? Дан гурвалжинг битүү зүйж болно те зай гарахгүй. Өнцгүүд нь ингээд 60 гэхээр 360 үүсээд байна. Энэ болохоор дан квадратуудыг зүйж болж байна. Энэ болохоор дан 6 өнцгтүүд бол битүү зүйж болж байна. Эднэр бол нэг паркетны нэг жишээ. Тэгэхээр одоо бид нар яах вэ гэхээр паркет гэдгээ бас өөр олон өнцгтүүдээр зүйх тухай үзэх гээд байна. За тэгээ эдрийг холиод одоо эхний би зүгээр яг дан 6 өнцгт квадрат гурвалжин энэс өөр одоо дан 5 өнцгт нийлээ зүйж болох болов паркет. Яагаад болохгүй лээ? Оройныхын тоо 360 болох боломжтой юу? Тэгэхээр ингээд олон өнцгтүүд нийллээ те. Бид нар нэг 360 градус үүсгэх ёстой шүү дээ. Нэг орой дээр ингээд янз бүрийн дүрсийн өнцгүүд ингээд уулзлаа гэхэд нийлээд хэд болох ёстой вэ? 360. За тэгвэл 360 ямар тоонд хуваагдах ёстой гэхээр нэг өнцгийн тоонд хуваагдах ёстой ямар нэг өнцөг. Зам зөвөр бол. Тэгэхээр энэ бүхэл хуваагдахын тулд энэ альфа гэдэг өнцөг хэд байх ёстой болох вэ? Энэ хариу бид нар бүхэл юу нийлэх гарах ёстой те кав. Тэгэхээр альфагийн авах утга ямар утга байна? Үгүй 360-ыг хуваах нь өнцгүүд бидний зөв өнцгөө төрөө тоолсон шүү дээ. Хамгийн бага нь хэд гэдэг лээ? Гурвалжных 60 градус гэдэг үстэй. Зөв дүрсээрээ хучих гээд байгаа шүү дээ. 60 хуваагдах уу бүхлээр? Өөр хэдэд хуваагдах юм? 90 хуваагдана өөр. 120 хуваагдана те. Өшөө бүхэл хуваагдах уу? За 180 хуваагдана. 180 ч н олон өнцгтийн өнцөг үүсгэж чадах уу? Чадахгүй те. За тэгвэл дан одоо гурвалжин энэ юу? Квадрат энэ нь 6 өнцгтийг төрөө бид нар тооцоолсон те. Эдрээр бол ингээд битүү хучиж паркет хийж болох юм. Одоо тэгвэл энэ дүрсүүдэд холиод тэгээд гоё хээ гаргаад, дизайн гаргаад ямар гоё паркет, ханы, бэлта ямыг хийж болох уу? Юмны хэвхаар, хулдаасны хэмээ те хийж болно те. За тэгэхээр бид нар паркет гэдгийг нэг жоохон тодруулж өгье багш нь. Тэгэхээр ингээд хамаагүй ингээд шахаад зүгээд байвал паркет бас биш. Яг математик дээр одоо үздэг паркет маань яг үхээр зэрэг тэр олон өнцгтүүд эсвэл нэг ерөнхий талтай, эсвэл нэг ерөнхий оройтой, эсвэл огт ерөнхий цэггүй байхаар зүйхийг паркет гэдэг юм бас яг математиктаа заяа. Бид нар тэрийг зөвхөн амьдрал дээр паркетын шал хулдаас гэ яриа явцсан те. За тэгэхээр хэдүүлээ яг тийм байдлаар зүйхийн тулд ямар одоо би эхний бодлого юм бодлого өгөх гээд байна л да. За би 3 бодлого өгчээ. Одоо зөв гурвалжин квадрат 6 өнцгтийг энэ 3 дүрс оролцсон ямар одоо паркет буюу зөөлмөл байж болох вэ?
За би 3 багт нэг өгчээ. За энэ голын баг нь нэгдүгээр бодлогыг эхлээд одоо тооцоо хийж үзэх үү, шууд зөөж үзэх үү те. За тэгээд энэ зөв гурвалжин зөв 6 онцгт нь болохоор энэ ширээнд байна те. За танай баг энийг бодоод үз. Танайх хамтраад зөв 8 онцгт квадрат 2-оор яг саяын нөгөө эсвэл ерөнхий талтай, ерөнхий оройтой. За тэгэхээр эдрийг хийхээр их гоё ихээ өнгө гэдэр гараад одоо цаашдаа бас амьдрал ахуйд ашиглаж болох нэ. За та хэд эхлээ зөөгээд үзтээ. Зөөгээд үз. А эсвэл зарим нь зөөж явах хооронд зарим нь ямар тооцоол хийх вэ? Тооцоолыг хийгээд. Одоо ингээд уран барилгачид барилгын хүмүүс бол маш тооцоол хийж дараа нь юугаа зурдээ. Зураг зурдаг бах те мэдээж. Тэгэхээр зарим нь зөөе, зарим нь тооцоолоо игээд элбээд нэг хариунуудыг олгодох та. Шот зөөж гинэ те. За энэ бол яг нөгөө өгсөн нөхцөлийг яг хангаж гинэ. Ерөнхий орой, ерөнхий тал. За тэгээ нэлээд олныг зүгээд гоё ингээд ширээ дүүрхээ гаргаад. За зарим нь тооцоог нь хий. Яг ямар тооцоолоор яхав гэдгийг бодоо шүү. Бодож үзээрэй. За энэ зүгтж болж гинэ. За энийхэн зарим дүрсийн нэр ийшээ өгч. За нөгөө өгсөн нөхцөлийг хангахаар зөөж үзэн тийм ээ. Тэгэхээр штэ айлч хоёр олон өнцгт нь ерөнхий оройтой талтай тэ нөгөө нөхцлөө сайн бодож байгаа зөөгээд үзээрэй. За тэгээд математик тооцоол бидний хэрвээ дүрс байхгүй бол ямар тооцоол хийх вэ гэдгийг бас бодоорой. Зарим нь бодоорой. Энэ штэ нэг орой дээр штэ одоо миний тэр үзүүлсэн эхний жишээ болчиход байгаа байхгүй юу? Зөв 6 ижлэхэн дүрс 3 нийлчихэд байна штэ. Тэгэхээр ингээд дан зүүж бол гэр энэ бол 6 онцгтын нэг хэсэг болчиход байгаа байхгүй юу? Энэс өөр байдлаар бас зүүх боломж. Танах их гоё юу гаргацсан байна штэ те. За ийм загвартай шал юм уу хаана хээлж болох нь. Тэ за энийг ингээд тооцоол хийвэл ямар тооцоол гарах юм? Зүйтэй. За энэ юм гэлээ. Юу? Энэ орой биш ээ те. Нэг орой дээр ингээд уулзж байгаа нийлээл яах хэрэгтэй вэ? 360 хэрэгтэй. Эний үнцэг хэд вэ? Ингээд тооцоход тоол гараад ирэх хэрэгтэй тий. За ийм байдлаар хээлж үзсэн үү тий. За ямар ч үсэг яаж болох юм бэ? Эсвэл энийг гоё ингээд авчвал уртаашаа ингээд нэг юу гарч болох нь тий. Ингээд зөөж харуул бас нэг янзаар ингээд ингл гоё харагдаж байна тий. Яавал гоё харагдах уу гэдгийг тэгээд бас бодом. Дээр нь за нэг орой дээр хичнээн дүрс уулзж байна. Энд 3 тэгээд өнцгийн тооцоогоо хийж үзэн. Тэгэхээр энэ дээр ямар тэгштгэл гарч ирэх вэ? Одоо бид нэр геометрт бас дандаа юу хэрэглэх вүлээ? Айл бүрийн тооцоол хэрэглэн шүү дээ. Геометр бол айл бүргүүгээр тооцоо. Бид нар дүрсээ байхгүй байсан бол яаж эвлүүлж болох вэ? За тэгээд 60 зүйтэй. За 60. За багш нь бэндвчээ. 60 энэ дээр нэмэх нь 90 m за нэмэх нь 120 k тэнцүү хэд гарах вэ? 360. За зүйтэй. Иймэрхүү тэгштгэл зурж. Энийгээ хялбарчлыг өгвөл яачих вэ? Хураачин те. За бусад багуудаас энэ багийг хийснийг хараад үзтээ. Ингээд 30 хураачин. За би тэн дээр үзүүлчихье. За 60, 90, 120 өнцгүүдийг эвлүүлэх гэж юм чи 360 болно гэ. За шийдний яах вэ? Хялбарчлчин тий. За тэгээ энэ ямар шийдвүүдийг олох асуулт вэ? Энэ ямар тэгштгэл вэ? Тэ нэг шугамн тий. Шугамн хэлбэрхаан 3 хувьсагчтай нэг шугамд яфан тэгштгэл байна штэ. За энэ бүхэн шийдвүүдийг олохоор хэд гарах нь вэ? X. Энд бол штэ X энэ тэгш эн чи Y-ийн тэгш ах хэвээр. Тэгш дотроо боломж нь хэд ах вэ? 2 гэл 4 болвол нөгөө хоёр нь орохгүй болчихно тий 12 бол. Тэгэл 2-ыг олонгууд нөгөө хоёроо ботход ямар амархан болчихно. За энийг бичээд авчаарай хөлтөө те. За нөгөөх нь гурвалжин 6 онцгт 2-оор хийсэн баг хаана байлээ? Ямар тэгштгэл байж болох вэ? 60 x дээр нэмэх нь 120 y нь хэд гарах ёстой юм? 360. За энэ тэгшгэлээ хэлбэрчлээд бодоод шийдэн гаргасан уу? За энэ байдлаар энэ бол хураагдаад хэлбэрхаан тэгшгэл гарчихна. Тэгэл энэ бүхэл шийдвэл амархан шүү дээ те. Энэ хоёр боломжтой байна. Бид нар нэгийг нэвлүүлсэн байна те. Нэгийг нэвлүүлсэн байна. За зүйтэй. За 8 өнцгт квадрат 2-оор. За танай багаас ямар тэгшгэл зохиосон? 135x дээр нэмэх нь 90 y тэнцүү 360. Тэгэхээр бид нар 135 гэдэг тог хаанаас олоод байгаа юм?
8 өнцгтээ нэг өнцгийг түрүү тооцоолоод гаргацсан тий. Тэгэхээр өнцгийн тооцоо мэддэг байжээч энийг гоё тооцоол хийж эвлүүлж зөөж болох нэ. За танах ингээд энэ шийдэл бол яг хав хэлбэрчлэгдэл хураагдал ийм хэлбэрхэн тэгшэл гарчин мөн 2 өсгчтэй нэг шогмон тэгшлэн тий. Энийг бодохыг бол хичээлээрээ үүдсэн учраас. За тэгээ бид нар ингээ эвлүүлээ зөөчлээ. Иймэрхүү байдлаар хаана бэлта шаал гадаа явган үний зам мэдрээ гоё хээ гаргаад чимэж хийж болох нэ тий. Одоо тэгвэл ингээд дизайныг гаргачлаа. Одоо гэрийнхаа нэг хашаанда явган үний зам хийж юм уу? Байны өрөөнийхөө шалыг нэг ийм маягаар хээлийг өвөл тооцоог нь гаргаж чадах уу? Ямар дүрсээс хэдий орохын тий? Үнэн нэг бэлтаан төдөн төгрөг байвал нийт хичнээн төгрөг зарцуулахын гэдэг амьдрал хэрэглэж чадах уу? Тий? Боломжтой тий? За хэдүүлээ нэг тооцоо хийж үзье. За тэгээ саяын та нарын эвлүүлсэн дүрсүүд эхлээд багшин зүгээр сонирх болчих. Энэ 3-ыг эвлүүлсэн биз дээ бид нар. Тэр мөн байна уу? Танай баг эвлүүлсэн те. Энэ голын баг энийг эвлүүлсэн. За бус нь харааг байгаах те. За энэ танай эвлүүлсэн энэ те. Дүрсэн цөөхөн болохоос. Энэ мөн байна уу? Эдний баг эвлүүлсэн. Ингээд уртаашаа хийж болно ямар вэ? За тэгээ энэ мэтлэнгээр 3 тохиолдол байхгүй. Дахиад цаашаага байдгийг өөртөө яах вэ? Сонирхч үзэж болно. Яг нөгөө альч хоёр нь эсвэл ерөнхий талтай, эсвэл ерөнхий оройтой, эсвэл юу гэлээ? Ерөнхий цэггүй байхаар зөвл ийм хэдэн тохиолдол байдсан юм байна. Бас тэр болгоныг яадаг бахна. Одоо ингээд 8 өнцгт 10 өнцгт эдрийг бас оруулаа шүү дээ. Бид нар зөвхөн яасан сая хэлбэр дээр нь сонирхч үз. За тэгээ энэ дүрсүүдээр яг амьдрал бас хэрэгжилж өгөөвөл энэ шалны хээваз энэ шалыг ингээд яг юу шахаад хийц. Энэ хаанхын барилга үгээр Испани улсад байдаг Севил хотын археологийн музейг бүр 1911 онд ингэж хийсэн байхад. Тэгэхээр ийм гоё өнгө дизайнтайгаар шал ханыг бол ингэж хээлж болно гэдгийг хараа таад өөрсдөө. Энэ бас нэг багийн хийсэн шал байна те. Яг хийсэн шал байна. Эдний багийн хийсэн шал байна те. За гих мэтлэнгээр хэрэгэлдэг байх нэ. За одоо хэдүүлээ тэгвэл нэг тооцоол хийж үзье. Амьдралд яаж энийгээ одоо бодох вэ гэж. За та хэд нэг хоёр энийг зэрэг бөөнөрөө л очие. За шийдвэл би нэг зураг оруулсан гоё нэг хашаантаа ингээд энд явган үний замыг хийгээд за энэ мэдээж байшин дотроо галтгоо бааны өрөөгөө ингээд бэлтаагаар юу ах болъё те. Тэгвэл за энэ хоёр бодлогыг нийлээ бодоодохдоо бөөнөрөө. За бааны өрөөний шал гээд авчлаа би 2.5 хэмжээтэй. За тэгээд яг өнөө бэлтаа нахтаа бэлтааны зөв зураг онцгтын тал нь 20 см талтай. Тэгвэл энэ талбайг хужихын тулд хичнээн бэлтаа орохын. За нэг бэлтаа нь 2500 төгрөг гэж үзвэл хичнээн төгрөгөөр одоо хийж болох нь уу гэдэг тооцоолыг бүгдээрээ хийгээд үзчих. Шалын хэмжээ 2.5 хэмжээтэй. Тэгш өнцгт хэлбэртэй бааны өрөөг дан 6 өнцгтөөр яах нь байдгүй зөөж үсэх юм байна те. Дан 6 өнцгтөө зөөж болно гэсэн те. Одоо бид нар энийг аваад дан 6 өнцгтүүдийг нэг орой дээр ингээд шахна гэсэн үг байна шүү дээ те. Дан 6 өнцгтөө. За тэгэхээр та нар юуг бодох хэрэгтэй болох вэ? Одоо энийг хідэн бэлтаа орохын тулд хідэн бэлтаа орох вэ гэдгийг бодохын тулд за талбайгаар нь хөөж бодож болно те. За тэгвэл 6 өнцгтийн талбайг бид нар мэдхүү лөө. Үзээг байгаа те. За мэддэг юм а яаж ашиглах вэ? Гурвалжин яах юм? Хэдэн гурвалжин болох юм? 2 гурвалжин тэгш өнцгт болгож болж байна те. Зүйтэй. За одоо энийгээ ингээд 50-д үзэж болно шүү дээ энэ дээрээ. Дан гурвалжингаа ашиглаад эсвэл явцсан ч болно шүү дээ. Ингээд хэд болох нь та нар хийгээд үзтээ. Ер нь оройныхын тоог бодсон ч гэсэн те. Яг 6-нд ямар гурвалжин тоогдож байна? За тэгвэл та нар нэг гурвалжны талбай олоодох. Гурвалжны талбайг олдог ямар томьёо мэдгүй бай. Тэр зэргийн томьёог бол та нар үзсэн байгаа шүү те. Гурвалжны талбай бол 2-1 томьёотой те. За тэгээ өндрөө олж олно. Суурь нь хэдий ингээд олж олно. Нэг гурвалжныг олчоод 6 дахин авчвал юу гараад ирэх нь вэ? 6 онцгтын талбай гараад ирэх нь те. За эсвэл биднэрт бас бэлэн томьёо байж гэн. Тэр 100 гурвалжны талбайн томьёо бас байж гэн. Тэгээ тэрүүгээр тооцоолсон ч болно. За тэгээ нэг ойролцоогоор хідэн бэлтаа наах нь та нар гэс бодоо гаргадах та. За юу сантиметр квадратаар бодож байна уу? Болно шүү дээ те. За нэг язгуур дээр 1.7-аар гаргачих. Тэгэхээр ойролцоогоор хэд вэ? 170 см квадрат. Тэгвэл талбай 6-гаар үржүүлээд зөв 6 онцгтийнх нь хэд гарч байна? 1020. 6-гаар үржүүлээд 1020. За тэгээд өрөөний маш шал хэдэн метр квадрат вэ? Тэгш өнцгт хэлбэртэй өрөөний шалыг бол та нар бодож чадна шүү дээ. Нэг талбайгаа 6-гаар үржил. Энэ бол одоо гурвалжных тийм ээ.
За 6 өнцгтийг хүн BS6 гэж энийгээ одоо бид нар 6 дахин авчихсан шүү дээ. Нэг талбайгаа бодоод авчих. За тэгээд 107 6 оруулжлаа 1020. За тэгээд 50,000 аваад 49.1 тий. За тэгээд амьдралд бид нар яах вэ гэхээр яг нарийн яг 49-д тулгаж авч болох уу? Болохгүй запаста аавн тий. Тэгээд хүрээнийхэн захыг тэгшлэн гэж бодоод 50 гаруй бэлта тооцоолоод орж болох нэ гэсэн үг. За тэгээд өөр талбай бодож болно өшөө. Урт одоо дараагийн бодлого харъя. Явган үний зам 6 м урт. За 1 м өргөнтэй юм. Явган үний замыг одоо явган үний замын хавтанцар гэж байдаг. Тэр хавтанцараар хийх юм бол 30 см талтай 6 өнцгт ба 302-ыг зүүгээд. За энэ эдний багийн хийсэн эвлүүлсэн тэр дүрсээр хийгдэж байгаа тийм ээ. За тийм зүгээд хийн гэвэл талбай ботхоос гадна эсвэл одоо хялбар ямар тооцоол хийж болох вэ амьдралд? Нийт 6 м газар юм чинь өргөхөд хичнээн гэж зүгээр нэг периметр ашиглаад бас хялбархан тооцоолж болох уу? Заавал талбай ашиглах алдаггүй. За тэгэхээр нэг тал нь 30 гэдэг чинь 6 м газар ер нь хэдэн дүрс игнэх нь вэ? Цэжэр утчаар gaazтэй. Тэ 20 тэ 20. За тэнд чинь тэгээ яах вүлээ? Энэ зүйсний дүрсээ бодно шүү дээ тэ. Энэ ингээд ээлжлээд яваад байгаа шүү дээ тэ. Ингээд. Тэгэхээр чин гурвалжин нь хэдэн? Юу нь хэдэн гэж тооцчих шүү дээ тэ ингээд. 10 зөв 6 өнцгт нь хэд орох вэ? 10 ороод гурвалжин 10 ороод ингээд 20-ыг зүүчгэд 6 м газар гүйцээ чинь тэгээд нөгөө талд нь бас 10 гурвалжин орно ч гэдэг юм уу те. Тэгээд энэ чинь нэг 2 эгнээ хийж таарж байгаа байхгүй юу 30 санжаар ихэд. Тэгээд ерөнхийдөө бэлтанаасаа бас хэмжээ авчиж агаад масштабаар яаж болох вэ? Томсгоод бас тооцоол хийчих болно. Тэгэл ийшээгээ одоо 20 2 эгнээ гэж чинь 26 онцогт 40 юу орж байна вэ? 10 гэдэг чинь 2 эгнээ 4 дахих орж байгаа те. 43 төрүүчийн бидний батсан тэгштэглэл ашиглаа. За тэгэл 26 цагт 43 орох нэ гэл тэрнийхээ үнийг бодоод бид нар авах материалаа тооцоолж чадах нь. Чадах нь. За ингээд бид нар зөв дүрсийг амьдралд хэрэглэх талаас нь жишээ авч үзлээ. За тэгээд одоо зөв дүрс маань ер нь цаашдаа бид нар огторгойд одоо ахлахангид орохоор огторгон геометр үзнэ. Зөв олон өнцгтүүдээр ямар дүрс хийцэн байдгийг мэдэх үү? Огторгойд одоо яах вэ? За. Бөмбөг хийдгээ. 7 онцгтойр гэдэг үлээ те. За. За тэгээ зөв дүрсүүдийг бид нар зүйгээд огторгойд гой олон талстууд хийж болох байхгүй юу? За тэгээд лан бас зөв олон талст гэж бас байдаг. Жишээлбэл тетраэдр, гексаэдр сонсноо тий. За тэгээ эднийг бас саях шиг биднийхаар нэг өөр олон өнцгтийг нийлүүлээд зүйхээр бас ямар дүрс үүсч болох вэ гэдэг. Тэгээ тэрний бас тооцоолыг хийхээр бүр илүү тооцоол гарна тий. Тэгээ тэр нь огторгүй тийм дүрсэнд бас ашиглаж болно гэд. За жишээлбэл ийм гой дүрсүүдийг хийж болох нэ. Эдгээр нь юунд хэрэглэгдэхгүй амьдралд? Гой чимэглэл юм мунд бол хэрэглэж болно те. За тэгээ энийг ингээ огторгүй бит болоод ирэхээр жишээлбэл нэг орой дээр хичнээн дүрс уулзхав те. Энэ х зөв 5 өнцгт квадрат саяын та нарын эвлүүлсэн нэг тэгтэн бүр огторгүй даваад утсан байна те. Бид нар хавтгай дээр эвлүүлсэн. Тэгэхээр энэ ямар дүрс хэд орохын нэг дүрсээс нь хэд орохын гих мэтлэнгээр яхав. Мэдээж тооцоолж ижил энийг эвлүүлнэ. Ингээд бөөрнгөлөө явж идэл зарим газараа уулзхаа байж магадгүй шүү дээ. За гих мэтлэнгээр ашиглаж болох нэ. За тэгэхээр бид нар одоо ингээд геометри хичээлээр үздэг энэ хавтгай дүрсүүдээ тэгээд одоо яаж амьдрал авах үед цаашдаа уран барилах ч юм уу юу ч энэ янз бүрийн мэргэжлээ олон тэгээд тэндээ гоё хэрэглээд гоё дизайнер, интерьер дизайнер, архитектор болоход бас айлгуур геометри хичээл чинь бас хэрэг болох нэ гэдгийг энэ хичээлээс ойлгож авсан баг те. За хүүхдүүд хичээлд анхааралтай оролцсонд баярлалаа. Баярлалаа. За